Надад цай аягалан өгөх зураа нүдэндээ нулимс цэлэгнүүлэн чичирхийлсэн намуухан хоолоогоор дулмаа агш надад инхүү ярьлаа. Хүүхдүүдийн минь аав өөд болсноос хойш энэ хэдийгөө хоол ундтай байлгаж сургууль номын таслуулахгүй гэж их чинь хичээж л явандаа гэж. Намайг Өвс аймгийн Наранбул сумын Улааны Зэрвагийн малчин басангийн дулмаа гэдэг. Би 4 хүүхэдтэй, 5 хүүхэдтэй эрэгтэй болсон эмэгтэй. Дулмаа агчийн яриаг сонсоод би өөрөө ирэхгүй ээжийнхээ тухай дурсан бодож суулаа. Сэтгэлийн засах санаатай би багийн нисэг дарга таныг манай сумын сайн малчин гэж ярьсан шүү дээ гэж хэллээ. Энэ жилийн үл хэцүүхэн болсон ч Дулмаа агчийн хот тайл нэг ч малын хоригдлого гарч чаджээ. Монголын нүүдэлчин малчид айл өрхөөрөө хамтдаа аж төрж нэг нэгнийхээ амьдралаа жохоо тусалдаг сайхан замшилтай. Үүнийг хот айл гэж нэрийддэг. Нэг хот айлд 3-аас 5 өрх айл байх жишээтэй. 2015 оны үйл зуттай жил байлаа. Хүйтний ирж хасах 60 градус хүрч цас их унснаас өвлийн дунд үед мал бэлчээрд гарч чадахгүй өдрөд олноор тохиож байсан. Харин Дулмаа агч эртнээс бэлтгэлээ базааж зуны турш малаа оторлуулж тарга твэр гэсэн ахуулна. Бас малаа зарж хот айлаараа хамжин 50 гаруй тонн өвс тэжээл бэлтгэсний үр дүнд энэ өвлийг өнтөөд авч чаджээ. Гэхдээ Дулмаа агчийнхээс 10-аас 15 км-ийн зайд амьдардаг олон айл малынхаа бараг 50%-ийг алдчихад байна гэж сумын засаг дарга биднэрт ярьлаа. Дулмаа агч хэлэхдээ эртнээс бэлтгэлээ сайн базаасан учраас өнтөө сайхан өвлжлөө гэж хэлсэн. Дулмаа агчийн 5 хүүхдээ отох нь бата ээждээ их хайртай. Ээж нь 2014 онд сумынхаа сайн малчин болсон. Монгол малчдын ахуй амьдралын тулгуур багнан болж айл гэрээ хинээс дутхгүй авч аваа. Дулмаа агчийг ийм л эгэл жирийн натлаа. Хүчирхэг эмэгтэйчүүд миний хувьд зинхэн баатрууд үлгэр дуурайл болдог.